Өглөө нэмэнд би яагаад Японд ирснийгаа яагаад гэр бүлээрээ би Японд амьдарч байгаа шалтгаанаа би эргцүүлэн бодох тусам миний тарих зөвхөн би өөрийнхөө амийг л бодсон байна. Өөрийнхөө хувийн амьдралаа бодсон байна. Би улс нийгмээ бодоогүй байна. Би дүүнэрээ бодоогүй байна. Тийм болохоор би энэ YouTube-ыг хийж байна. Би Японд ирээд Монгол одоо амьдарч ирсэн амьдрал нийгмээс гарч ирээд би өөрийгөө хөгжүүлсэн тэр мэдсэн мэдлэг тархин дотор байгаа тэр бодлоод мэдлгүүдэд дүүнэртэй хуваалцахын төлөө би энэ бичлэгийг хийж байна. Би зөвхөн хувь амиа бодох биш, дүүнэрээ бас сайхан амьдруулах ёстой байна. Би лидер болох ёстой байна гэдэг зорилгоор би энэ YouTube хаягийг нээсэн байгаа. Би Монгол улсаа хөгжүүлэх ёстой. Би Монгол улсынхаа сайн боловсон хүчин болох ёстой. Би лидер болох ёстой. Би үлгэр жишээ хүн болох ёстой. Би зөвхөн өөрийгөө бодох ёстой биш юм байна. Бид Монгол улсыг хөгжүүлэх ёстой байна. Бид тархиа хамгийн түрүүнд бид шинжлэх ёстой байна. Бид гадна нурчин, байр, сав идэх хоолндоо мөнгө зарцуулах биш, боловсролд би мөнгө зарцуулах ёстой байна. Би зөвхөн өөрийгөө бодохсгүй юм байна. За ингээд намайг дэмжээрэй. Би залуучуудыг дүүнэрийгээ сайн хүн болох ёстой байна. Би манлайлагч нь. Би Японоос манлайлагч хүн болно. Би зөвхөн амиа бодох биш, дүүнэрээ бас дүүнэрийнхаа төлөө бас явах ёстой байна. За намайг дэмжээрэй.